санаа өр зүрхэнд минь дэрбэдэштэй Цагаан шөнө хамтлаг 91 онд байгуулагдаад бүгдээр хамтлагтаа нэр үгийгээд ярьсан. Тэгсэн чинь ер нь хамтлагаа шүн гэд нэрлэлжүүл яасан юм бэ? Гэт. Тэгсэнгүй шүн гэхэр чинь бас арай хүнд бүр хүнд металл ч юм уу тэр рок хамтлагийн нэр байж болох юм аа. Одоос 30 жилийн өмнө гэдэг чинь дөнгөж 20-од настай жоохон залуучууд байсан. Тэгэхээр 20 нас гэдэг бол хүний хамгийн сайхан нас. Тэгээд энэ насанд хүмүүс хайр дурлал тийм ээ юм тагаал учирдаг. Залуу насаа бэлэгдээд ерөөсөө цагаан шөнө гэд нэрлэлчээ. Гэж л энэ хамтлагта цагаан шөнө гэж нэр өгсөн. За тэгэхээр их олон жилийн өмнөх түүх яригдчихж байна. Тэгээд 1987 онд анхныхаа уран бүтээлийг зохиосон. Тэгээд ер нь зохиосон анхны дуунууд маань хамтлагтаа зориулагдсан уран бүтээлүүд байсан. Тэгээд бид бүхэн учрал, өгүүлэгдсэн хайр зэрэг дуунуудаа анх хамтлагтаа зориулж зохиож байлаа. Тэгээд түүнээс хойш маш олон жил болсон байна. Одоо ч гэсэн хамтлагтаа уран бүтээл зохиосоор явж байна. оноос би даасан уран бүтээлийн ажилдаа шандж оролцсон. Тэгээд хуурцаг тэр үед ч одоо кассет гардаг байлаа тий. 95 онд анхны харахын хүсэл нэртэй хуурцаг гарч исэн. Тэгээд аз жаргалын доо, учрлын уянга, сэтгэл нуугдсан харц ингээд дөрвөн сайхан цомогтой болсон. Тэгээд 11 дахь би даасан тоглолтоо 2017 онд хийсэн. Тэгээд цагаан шөнө хамтлаг маань дахин бас миний уран бүтээлийн тоглолтын дээр бас хайдгаа өргөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань нийгэмдээ түүчээ болж өөрийнхөө салбарт амжилт гаргахаас гадна найзуудаараа, хоббигоороо, дур сонирхлоороо авьяасаараа нийлж дуу хөгжмөө тоглож ийн гэж 30 жилийн түүхийг бүтээсэн байна. Хамтлагийн маань гишүүд өөр ингэсэн бас ажил мэргэжилтэй ийм эрхмүүд байгаа. За жишээлбэл хамтлагийн продюсер Баясахыг бол ерөнхийдөө нийгмийн хамгааллын салбарт за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар тэргүүлэх чиглэлд ажилладаг. Энэ талаар бас бид цаасан сурвалжлагыг бэлдсэн байгаа. За Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ариун Заяагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх баясгалантай тааралдлаа. Яман дээр та яг одоо ямар ажилдаа явж байна? 2021 оны 7 сард улсын хурлаас хөдөлмөрийн тухай хуулинд шинжилсэн найруулга оруулсан. Тэгээд энэ хууль маань 22 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлж мөрдөгдөнө. Ажилд ав хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үнэхээр ажилд авах боломжгүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлийг дэмжих санд торгуултвал хэрвээ торгуул төлмөөргүй байвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авсан тохиолдолд тэр дэмжих санд төлөх шимтгэлээс чөлөөлөгдөнө гэсэн заалт орсон байгаа. Тэгээд энэтэй холбоотой засгийн газраас бас одоо
журам баталж гаргах хэрэгтэй. Тэгээд энэ журмын төсөл боловсруулах асуудлаар би бас одоо холбогдох албаны хүмүүстэй дарга нартай уулзах ажилтал явж байна да. Яруу ишгтгэж студийн дууны найруулагч бас Ширнэн гэж харааны бэрхшээлтэй залуу байгаа. Тэгээ тэр бид хоёр үндсэндээ хамтлагийнхаа цомог дээр ажилласан. Гэхдээ би бол хөгжмийн мэргэжлийн хүн бол биш. Нэг одоо байглаасаа нэг жоох юм байдаг гэх юм. Тэр нь юу юм бэ гэхээр ингээд дууг сонсохоор тухайн дууны хөгжим минь дотор сонсогддог байхгүй. Тэгэл тэрийгэл одоо чинь хамт ажиллаж байгаа хүнтэйгээ яриад ажиллаад явцдаг. Түүнээс би бол мэргэжлийн хүн биш. За миний хувьд гэвэл яг боловсролын салбарт одоо 18 жил ажиллаж байна. Тэр дундаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй энэ сургуульдаа ингээд ажиллаж байгаадаа бас үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Түүх нийгэм судлалын чиглэлээр багшилдаг. Сурагчдын маань бол 70-80% нь бол ихтэй сургуульд орж суралцж байгаа сурагчид маань бол дандаа ихэвчлэн нийгмийн ухааны хичээлээр оролцдог. Сурагчдаа саран төгсөгч бэлтгэж ингэж оролцуулдаг, амжилт гаргуулдаг ийм амжилттай. Хэдийгээр цөөхөн хүүхдээ ч гэсэн төгссөн хүүхдүүд маань бол бас хэл сурна. За мөн соёл урлагийн салбарт гэл ингээл ер нь бол амжилттай сайхан явж байгаад бас багш хүний хувьд баяртай л байдаг л да. Харааны бэрхшээлтэй багш гэдэг утгаараа болвол хинээс ч хоцрохгүйгээр харин ч хүмүүсийг манлайлж болвол ажилдаг. Тэгэхээр энэний нэг гол жишээ нь бол одоо өнгөрсөн 20 оны хичээлийн жилд сургуулийнхаа 3 ангийг гадны байгууллагын хөрөнгө оруулалтыг авчирч бол тогтчулж засварласан ийм амжилттай ажиллаж байгаа манай тэргүүний багш нарын нэгэ. Чөлөө цагаар бас хамтлагтай дуулна. Тэгээ мөн багаасаа бид нар чинь бас энэ сургуульд хамтлаг болж тоглож ингэж уран бүтээл туурж ирсэн. Эргээд бодоход бас хүүхэд нас одоо ч гэсэн ингээл дуулаад явж байгаа нас үнэхээр бахармаар сайхан л байдаг. Цагаан шин хамтлаг. Ая дуугаар жигүүрлсэн 30 жил. Ер нь бол арт тал гэх юм одоо миний арт тал гэх юм уу манай хамтлагийнхан маань хөгжмөө тоглодог. Тэгээд найруулга одоо бүх юм ал хийдэг. Тэгээ би чинь аюу том ажилтай тэгэл хаяа ирж бэлдээл ингээл хамтлаг дундаа дуулаад ингээ явдаг. Гэхдээ бол яг хоо найзуудтайгаа ингээ 30 жил ингээ дуулаад явна гэдэг бол маш том одоо аз завшаан гэх юм уу та. 30 жилээс өмнө бид нар чинь бүр 84 онд хүүхэд байхдаа сургуулийн хүүхдийн хамтлаг байгуулж ирсэн түүхтэй. За яг хав цагаан шөнийн түүхийг ярихад бол яг 30 жилийн түүх яригдж байгаа. Хань гэдэг дуу. Тэгээ энэ дуу бол яг бид нар бүр хоол нөгөө урлагийн баригаад 10 жилд байхдаа ховдод явж байхад бид нар тоглолтоо хүлээгээл тий булган дөлөө. Тийм тэгж яхад Батөгт хаах бол энэ дуу зохиож исэн. Тэгээд тэр үед зохиодсон байсан дуу. Тэгээ сүүлд сая ингээд дууссан бол үнэхээр гоё байсан. Тэгээд яг тэр үеийн дуурсамж бүхэл юм ер нь энэ дуутай холбоотой ингээд одоо дуулж байгаа маань ч гэсэн ингээд надад бол үнэхээр бахархалтай сайхан л байна л та. За тэгвэл бүгдээрээ хань дуугаа нэг үзэгчдэдтэй танилцуулчих уу? За Намун үдэш чамайг мөрөөдөөд намайг гисэн сэтгэлийг үгүйлэнэ
Насандаач мартамгүй чиний минь инээд Нартад миний амьдралыг гэрэлгийгээр Хайрт минь чи Хайн минь чи холоосч Хайрыг минь татнаа Үргэлж чамайг мөрөөдөж явхад Үнэнч хайр зүрхэнд минь хадгалаастай Симсим санаа алдан гівүрч суухад Сайхан чиний царай гэрэлтэнэ Хайрт минь чи Хайн минь чи холоосч Хайрыг минь татнаа Цаашин хамтлагийн маань дуучин ая зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бат Огтхыг танилцуулахад таатай байна. Хамтлагийн анхны уран бүтээлүүдээс эхлээд ихэнх дууныхаа аяг зохиосон, дуулсан гэдэг Бат Огт хаахад бол уран бүтээлийн тухай ярих арвин их түүх байгаа гэж бодож байна. Тэгэхээр таны бас энэ 30 жил, за 30-аас өмнөх жилийн тухай бүгдээрээ ярьж штэ. Тэгээ цаашин хамтлаг байгуулагдсанаас хойш уран бүтээлүүдийн тухай бидэнд бас хожлооч гэж хүсэж байна. Одоо харин дээр үед энэ 1987 онд анх энэ хамтлагийн хүүхдүүдтэй анх танилцсан. Тэгэхээр нөгөө 2 дахь тусгай сургуульд би тэнд ажилчнаар ороод тэгэхэд эдгээр жоохон хүүхдүүд улаан газ тогтоо энэ амраа баясаа мессеж жоохон бэндэр хүүхдүүд байсан байхгүй. Тэгээд анх би тэр чинь 91 онд хайрын сарнаг биш 87 онд хайрын сарнагаа зохиочоод тэгээд энэ баясаа энэ амраан тэр сонсгосон. Тэгээд анх хайрын сарнад өгчин баясаа хөрлөө хоёр маань анх дуулаад цагаан шин болохын бас нэг урдтал тохион хайрын сарнаа энэ залуучуудын нэг баахан энэ 8 дахь гэрэг залуучуудын төв гэж хүүхдийн паркт нэг Бүжин Бадам гэдэг. Тэгээд тэнд ингээд баахан уралдаан бололоо нэг баахан нэг орцныхан хамтлагууд янз янзын одоо энэ цэцэг мэцэг Батуулд мол тэгээд одоо бүгд л байдаг шүү. Одоо энэ том хөгжимчүүд халиу малиу бүгд л одоо хүүхд байхдаа тэнд тоглож. Тэгээд баясаатэр ингээд хайрын сарнаг нэг 2 кайса ингээд онгож ирсэн. 2 кайсанаас хөгөн зөрнөө тэгэл одоо яахаар 2 хайдал хөгжмөж хөгөн зөрөөд идэв ингээд. Энэ хойно мушигдаг юм тийм л ингээд хөнгөн дэвшүү. Тэгээд энэ хайж болоод нэг гоё кайсанд бол усусаад хөө гэд хайрын сарнаг тэгсэн чинь хоёул туулаа юм гээд нэрвчигээ туулаа юм болооч. Тэгээд энэ айдууны жигүүр уралдаанд ороод өгүүлэгдсэн хайрын сарнаа хоёр ороод тэгээ өгүүлэгдсэн хайр нэгдүгээр нь орж исэн. Ийм төвхтэй хоёр доо өгүүлэгдсэн хайрыг болохоор амар жаргал гавьяат аян нэгээд би өгүүлэгдсэн. Хоёр дот тий. Бас нэг ховдод дээр тэр 80 хэд онд тоглолтоор явж байгаад тэгээ амраа нэг гитар барьж цаараад ирэхгүй багийнхан нэг ийм аялгаа байна гээд тэгээд тэр ховдын буудалд тэгээ би шууд тэр доор үгийг өчээд тэгээ ууд нь би өөрөө дуулаа явж ирсэн. Тэгсэн чинь хотод ороод ирсэн чинь хөрлөө гавьяад шууд алибуд дуулаа байгаа. Хөрлөө дээр нь дуулаад. Тэгээ тэрнээс хойш манай хөрлөө дуулж байгаа. 87 оноос хойш тэгээд эднэртэй яг ингээд уран бүтээлээ тойрвол эднэртэйгээ хамтраад одоо өнөөдөр үзээд ингээд сууж байгаа байхгүй юу? Тий, бид хүүхд байхдаа бид нар ч нөгөө сургуульд байхдаа хамтлагаар бас ийш тийш тоглолтоор их явна. Одоо 100 гихч ингээд цуслангуудаар явна тоглоно. За тэгэл Дорнот аймагт энэ төр гэл ингээл Эрдэнэт дархан гэл аяг тоглоо. Тэгээ тэр бүгдэд бол яг нөгөө техник хэрэгсэл хөгжим бүх юм хариуцаа явдаг. Гэсэн ерөнхийдөө тийм бүх юм хариуцаа. За тэгээд өөр нандин дурсамж гэдэг дуугаа дуу сонирхолтой. Цагаан шин хамтлаг ая дуугаар жигүүрсэн 30 жил. Дүрсгүй гинэн хонгор насан дүрдээ дүнгэрсэн
он жилүүдэд минь алдаа оноо минь хамтал явсан ашин хувяагүй ганцхан чи минь над руу тэмүүлсэн хайр байждэ намайг бисэн сэтгэл байждэ дон минь уянсан хайр байж чи мовы өнгөрсөн итгэл байж чи Тотгэлтэй залуу насанд Лосгохгүй дуулж явхад минь мөнгөнд хоортаж мөнгөн цөхрөөгүй үнэн чүлсэн ганцхан чи минь над руу тэмүүлсэн хайр байждэ намайг бисэн сэтгэл байждэ дунд минь уянсан хайр байж чи дуугүй өнгөрсөн итгэл байж чи Цагаан шууд хамтлагийн хөгжимчин аргил гитарчин Цэрэн Талан мэгчгийн ажлын байран дээр хүрэлцэн ирээд байна. За танд өдрийн мэнд хүргэе. За ялаа чамд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр цагаан шууд хамтлагийн тухай нэвтрүүлэг ток шоу маань үргэлжилж байгаа. Гэхдээ таныг бас хөгжимчин гэхээсээ илүүтэй нийгмийн зүтгэлтэн бизнес эмэгтэй гэдэг талаас нь бас харуулахыг зориод өнөөдрийн сурвалжлах баг маань тань дээр хүрэлцэн ирээд байгаа. Тэгэхээр нийтийн олонний салбарт нэлээд олон жил ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа гэж сонссон. Энэ талаараа хизээнээс эхэлж ямар бизнесээс гараагаа эхэлсэн талаар яриад өгөө. За анх 2001 оноос эхлэн нийтийн олонний чиглэлээр бизнесээ гараад эхэлсэн. Одоо 20 жил тасралтгүй үйл ажиллагаа маань явагдаж байгаа. Хараагүй хүмүүсийг ажлын байраар хангах чиглэлээр бас нэлээд олон ажил эхлүүлсэн, олон хараагүй хүмүүсийг ажлын байраар хангадаг гэж бас сонссон юм байна. Энэ талаар дэлгэрүүлвэл 2007 онд нэгдүгээр бизнесээ өргөжүүлэх зорилгоор, хоёрдугаар харганы бэрхшээлтэй хүмүүсээ ажлын байраар хангах зорилгоор Best 2 массаж хадвыг төмөр замд шинээр нээж ажилласан. Одоо хүртэл хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байгаа. За бидний одоо ярилцж байгаа энэ Амарлангуй массаж центр гэдэг бас их гоё цэвэрхэн тоглог гоё массажийн төв байна. Энэ массажийн төв бас нэгдэд удааг байх шиг байна те энэ талаар. За энэ Амарлангуй альжаал тайлах төв маань 20 онд шинээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Тийм ингээд зайсан байралтай Голдмодтой төвийн 3 дахь байралтай. Тийм үзэгчд маань бас гайхаж байгаа бах үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх үүднэстэй Цэрэн Талан мэгч маань харааны бэрхшээлтэй эмэгтэй байгаа. Тэгээд хажуугаар нь бас энэ өргөн бизнесийг авч явдаг 20 жил бизнес 20 гаруй жил бизнес эрхэлсэн. Дээрээс нь олон хүмүүсийг ажлын байраар хангасан юм эмэгтэй байгаа. Тийм одоо хүчирхэг бизнес эмэгтэй байгаад яаж энэ амжилтанд хүрв? Ер нь альва бизнес эрхлэхэд ер нь бол саад бэрхшээлгүй дардан шулуун замаар явна гэж бол байхгүй, ямар ч хүндэл тохиолддог. Бэрхшээлүүд бол надад адилхан тохиолдож байсан. Амьдрал бол тэмцэлж тэрэнд хүрч ивэл тэгэл амжилт ирдэг. Амжилт дагаад аж шаргалт ирдэг. Ер нь бол би энэ хийж байгаа
бизнесээр нь сэтгэл их өндөр явдаг шүү дээ. Цагаан шүн хамтлаг маань 30 жилийн түүхтэй хамтлага 1991 онд байгуулагдсан л гэж Цагаан шүн гэдэг нэртэй болоод шинжлэгдэж байгуулагдсан гэж явж байна. Яг энэ бүрэлдэхүүнээрээ байсан уу бас 30 жилийн хугацаанд бас тий хамтлагтаа тоглоод эсвэл өөрийнхөө бас амьдралын замналыг өгөөд явсан хүмүүс байж болно тий. Хамтлагийн бүрэлдэхүүний тухай яриад хөө хэр олон шинжлэгдэж өөрчлөгдсөн байдгийг. За тэгэхээр одоогийн бүрэлдэхүүн дээр бол манай Авьяаслаг хай зохиогч Хадбаатар гэж хүн байсан. Тэгээ түүнээс гадна хараагүй хүмүүсийн хөтөлмөр сургалтын үйлдвэрийн захирал, болцаахан, хараагүйчдийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, ган зориг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Жаргалын Эрдэнэ далай. За тэгээд манай урт насан мөнх жаргал эдэргээд уран бүтээлчд маань ажиллаж байсан. За тэгээд бас энэ 30 жилийн ог тохиолдуулаад тэдгээр хүмүүстэй болон гэр бүл төрөл төрөсөд найз нөхдөд нь бас баярын мэндчилгээ дэвшүүлье. За тэгээ бүгдээрээ хамтлагийнхаа бүрэлдэхүүнээс нийт уран бүтээлчдэд 30 жилийн баярын мэндийг хүргэе. За Хурлаантар гавьяатын маань олон сайхан шилдэг уран бүтээлүүд байгаа тий. Тэгэхээр шилдэг уран бүтээлүүдийнхээ дуу төрсөн түүхээс хуваалцъя. За уран бүтээлийнхээ дээжсээс бас үзэгчд маань толилуулъя. За итгэлийн дуу, жаргаагүй, ухаарлын дуу, за хайрын сарнаа ухаарлын дуу гэдэг зөндөө олон дуунууд дурдвал бас зөндөө олон дуунууд дурдах бах тий. Бас бидаас нь тоглолтуудынхаа тухай гэдэг одоо энэ чинь Цагаан шүн хамтлагаас төрсэн Монгол Улсын гавьяач жүжигч юм шүү дээ. Тэгэхээр уран бүтээлийнхээ замналын тухай бас уучлаач. Тийм ер нь бол би яг энэ хөгжимчин л гэж бодож авсан хөгжим тоглолт. Тэгэл энэ нэгсэн тэгэл дуулаад тэгээ 91 оны 4 сард Цагаан шүнийг байгуулагдаад 91 оны намар нь одоо энэ Батхад хинтрээс яаж байгаа өгүүлэх цай гэдэг дуугал нь одоо нэг булаасан ч юм уу яагаад ч тэр нь дуулцсан юм аа. Тэгээд энэ намрын уралдаанд айдууны жигүүрт ороод өгүүлэх цай төрүүлсэн юм. Тэрний сэлгэж Чулуунбаттын манан энтергээд шилдэг дуунуудтай 10 дуунд одоо дотор өгүүлэх цай гэж багтсан түүхтэй. Тэгээд энэ бараатаа зүлээд болсон чадан дурсан цэцэг өнцөндөө нэг 4-5 бие даасан тоглолтууд байдаг юм аа. Цагаан шүн хамтлагийн уран бүтээлээ турхаас гадна салбартаа тэргүүлэгч бас хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүүгээр бас хөдөлмөр эрхлээд явж байгаа юм хүмүүсээ гэдгийг та бүхэндээ би түрүү дуурьдсан. За жишээлх юм бол одоо Хурлаантар ах маань хөгжмийн багш хийж гинөө. Тийм. Энэ мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн тоо сургалт даралтад хөгжим, эстрад даралтад хөгжмийн багш гэж. Сонжин болтын Батулд багшийн аялал буян заяагийн шүлэг цасны дэлбэ гэдэг дуугаа зориулнаа. Цасны цагаан дэлбэ цацлан буугаарай сайлган зантай бурмагийн сормус дээрэн тогтоорой сайлган зантай бурмагийн сормус дээрэн тогтоорой цасны цагаан дэлбэ. Олон сайхан дууг дуулж хүмүүст хүргэхээс гадна зөндөө олон дууны ая зохиосон хөгжмийн зохиолч хүн байгаа тий. Тэгэхээр та бас өөрийнхөө зохиосон дуунууд дууны уран бүтээлийнхээ тухай бас дурдвал. За би одоо 20 гаруй яраа нарагчтай хамтарч ажилладаг. Тэгээд
нэг хамтардаг яруу найрагч маань бас энд сууж байна. Тий, битгаар багийнх чинь өөрөө ая зохиохоос гадна шүлэг зохиодог. Битгаар чинь 2 дуутай тий. Учрал өгүүлэгдсэн хайр гэж. Одоо нэг 170 дууны ая зохиогоод байна да. Цагаан шин хамтлагийнхаа дахиад нэг уран бүтээлийг сонирхъя. Ямар дуу манай үзэгчдэд тоглож үзүүлэхийг гэж ядаж байна? Цагаан шин 30 цамхтай орсон Отхон Баатрын шүлэг өөрийн ая ижи шүтэн гэсэн сайхан дууга төлөвлөе. Цагаан шин хамтлаг ая дуугаар жигүүрлсэн 30 жил. Дээлийг минь шаглахдаа ухаанаа шигтгэж дэргэд минь хураалгахдаа уянгаа шингээж алсхан явхад заяаг минь тушилсан алга зүрхний наран ижимэндэ айхо та миний амьд бурхан ижимэндэ амьдралд хөг алдаагүй ач сайхан ижимэндэ Ботгийн урлагта сэтгэлээ сүлж богцыг минь дүргэхдээ итгэлээд хэлгээж бодлыг минь хүртэл зөв байгаасаа гэж болохгүй бүхнээс өмгөөлөн хамгаалсан айхо та миний амьд бурхан ижимэндэ амьдралд хөг алдаагүй ач сайхан ижимэндэ (2018) онд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр хамтлагтаа хөгжимтэй болсон. Энэ хөгжимтэй болсны үр дүнд өнөөдөр бид нэр уран бүтээлээ туурваад явж байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамт олонд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хамт олонныхоо өмнөөс бас талархал илэрхийлэх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас бэрх биш ээлтэй гэж нийгмийн хандлагад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд ойлгуулах тэд нар чинь яг л одоо чам шиг яг бидэн шиг л амьдарч ажиллаж бас мөн ингээд урлаг спортоор хичээлж авдаг гэдгийг харуулах гэж бид нар зорж байгаа. 2021 оны 12 сарын 3-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр байдаг. Дэлхийн нийтээрээ тэмдэглэл өнгөрүүлдэг. Уг хаяныг Монгол улсад зохион байгуулахыг бас гол үйл ажиллагааны нэг маань цагаан шин хамтлагийн онлайн тоглолтыг бид нар телевизээр та үзэгч сонсогчдод хүргэх гэж байна. Харан хурд хамтлаг шиг ингээд 30 жилийн байгаа тэмдэглэж та бүхэнтэйгээ урлагийнхаа энэ алтан тайзан дээр эргэж сайхан уулзах чад бид нар туйлах баяртай байна. Цагаан шин хамтлаг ая дуугаар жигүүрлсэн 30 жил. За тэгэхээр жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ 30 жилийнхээ бас тохиолдуулаад телевизээр онлайн тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа ороод явж байгаа. Тэгээд 12 сарын 3-ны орой бүгдээрээ энэ тоглолтыг маань та бүхэн таалан сойрхож энэ тоглолтын үеэр эргээд уулзцаая. Цагаан шин хамтлаг ая дуугаар жигүүрлсэн 30 жил.